Тэгээд Украин сүрцсэн юм уу? Эдрээ хаана байгаа юм? Тэгээд Украин байлжлаа штэ. 1942 он хэдэн герман дурак эсвэл Германыг дэмждэг тэр нацистууд дэмждэг хүмүүс тэгээ Оросууд хаана байгаа юм бэ? Германчууд ирчтэй ингээ байлдж штэ. Хайл Хитлер гэл явж исэн баг. Кира Рудик гэдэг хүнтэй танилцаарай. Ямар хүн юм бэ гэх юм бол Украин улсын их хурлын гишүүн. За, Кира 2024 оны 11 сарын 18-нд ямар твит гаргасан бэ гэх юм бол энэ байна. Let the missiles negotiate with Russia. Russia Оросууд манай Пуучтай хэлцэл хийхгүй юу? За. Кирагийн үг хэр нөлөөтэй байсан бэ? Жигнэсээ negotiate юм уу, хэлцэл хийж байгаа юм уу? Хэдүүлээ харцгаа. Яагаад гэх юм бол өчтөр Зеленский Англи улсын The Guardian сонин хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцах хийсэн. So this Юу болсон бэ? What happened? Хэд нэгэн гэлэн мөтрөцсөн юм уу? Эсвэл тогн тасарсан юм уу? sky ship. Життя. Well, that's life. Энэ бол амьдрал энэ дээр би бол санал 100% нийлж гин. Энэ бол одоо украинчуудын хөрхий амьдралын нэг нь болсон. Байнгын тог тасалт. Гэхдээ таад нэг юм ойлгох ёстой. Украины их хурлын одоо янз бүрийн засгийн газрын байшин объектууд юутай юм бэ гэх юм бол backup generatorтэй. Тэ одоо нөөц цахилгаан үйлдвэрлэх боломжтой генераторууд байгаа. Тийм учраас энэ зүгээр PR юм уу шоу гэж хэлж болно. Яагаад гэх юм бол таад мэдэх юм бол тэгээ ямар нэгэн офисын барилга дотор тийм генератортай офисын барилга тог тасарчих юм бол хэдхэн секундын дараа тог буцаагаад ирчих байхгүй. Да, мы можем продолжить. Ерөнхийдөө айлын алсан байх хэвээр асгүй байгаа нь ерөнхийдөө PR шоу. Тэгээ өргөжлүүлээ тэгээд харанхууд энэ интервьюга хийсэн гэж байгаа юм. Гэхдээ энийг ерөнхийдөө хинч анзаараагүй, хинч тоогоогүй зүгээр үр дүнгүй шоу болсон. За тэгээ буцаагаад энэ Кира Рудик руу буцъя. Одоо ямар пост тавьж байна гэх юм бол яг баг нэг жилийн дараа та харж байгаа юм бол өмнөх жилд энэ постыг гаргасан байна. Энэ жилдээ юу гэж байна гэх юм бол Киев манай гайхалтай технологийн нийслэл юм уу төв тэ plunge into darkness хав харанхууд оршиж байна тэ өдрийн 3-4 цаг. Тэгэхээр бид нар бууж өгөхгүй тэ Оросууд энэ юуны өртөг төлнө. Кира Рудикийн тухай бас нэг сонирхолтой мэдээлэл тэр юу юм бэ гэх юм бол энэ зурагнаас харж болно. Зургийг хэдүүлээ харцгаая. Жохон ховжин маягтай. Гэхдээ та нар жохон ховжин маягтай юм аяа дуртай. Тэгвэрс энийг оруулахаас өөр аргагүй дайн эхлэхээс өмнө дайн эхлэх жах үедээ ийм эмхтэй байсан. Дайн эхлээд ерөөхдөө мөнгө урсаад эхэлсэн чинь ийм бүсгүй болцсон. За энэ тэнд ажлаа хийлгүүлсэн байна. Хамгийн том ажил энэ хаваар хийлгсэн байна. Тэгээд энэ хүн ерөөхдөө дайны үеэр хийх ёстой ажлуудаа хийж л ах шиг байна. Тэгээд Кира Рудиктэй баяр хүргэе. Яагаад гэх юм бол энэ Украины их хурл дотор сууж байгаа хүмүүсийн бүх хүмүүсийн орлого дээшилсэн. Тэгээд эдгээр бас нөө ирэх барьж байгаа хугацаа нь маш урт. Яагаад гэх юм бол сонгуул байхгүй. Тийм учраас эдгээр одоо дайн үргэлжлүүлээд байх юм бол эдгээр их хурлын гишүүн байх хэвээрээ. За, ингээ мөн мэдээлэл дууссан юм уу? Үгүй. Яагаад гэх юм бол Оросын цэргийн албахан шинээр цэрэг татж байгаа. Окей. Дөнгөж сая дахиад зарлал явуулсан. Дахиад нэг 100 хэдэн мянган цэргүүдийг татгах шиг байна. Тэгээд барууны буюу Украины хэвлэл мэдээллийн юу хэлж байна гэх юм бол Оросууд одоогийн байдлаараа ойролцоо 600 мянгаас 800 мянган цэрэгтэй байгаа. Одоо удахгүй сая хүрэх гээд байна. За, тэгээ энэ цэргүүд хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол Донецк руу явуулж байгаа. Донбасс, Донецк ерөөхдөө баг адилхан гэж ойлгож болно. Тэгээ Покровск, Мирноград руу ингээд орж байгаа. Тэгээ өрчтөрийн контент дээр би та юу хэлсэн бэ гэх юм бол Германы хэвлэл мэдээллийнхэн ZDF, ARD одоо Германы MNB гэх мэтчлэн өнгөрсөн 3 жилийн хугацаанд маш их хэмжээний худлаа мэдээлэл гаргасан тийм ээ. Fake news тултлан гаргасан. Тэгээд тэдний одоо байр суурь нь өөрчлөсөн үгүй юу хэдүүлээ хамт сонсцгоо би мэдээж орчуулан найруулчихна. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrotscom дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл бас тэндээс.
Ja, der ukrainischen Armee fehlen aber jetzt ohnehin schon Soldaten. Украины цэргийн албах хүн цэргийн дутагдлал орцсон байна. Und jetzt gibt es auch neue offizielle Zahlen über Fahnenflucht in der ukrainischen Armee. За тэгэхээр нэмээд одоо байгаа татагдсан цэргүүд дотор ингээд зүхтж байгаа цэргүүд маш ихээр гарч байгаа. Татагтан жоохон бэлтгэлээ хийн. Тэгэл фронт руу явуулан дайны талбай руу ингээд чиглүүлнэ. Тэгээ хүмүүс яаж ийнэ гэх юм бол 1000-1000-аар 100 мянгаар зүхтж байгаа. Das sind Negativrekorde. Dazu За тэгээ шин одоо рекорд тогтоож байна. Нөгөө мултарж байгаа зүхтж байгаа цэргүүдийн. aus Kiew eine Einordnung von Christoph Wanner. За Кристоф Вана гэдэг хүн ZDF телевизэд ажилладаг. Хаана ажиллаж байгаа юм бэ гэх юм бол одоо Украинд Киевд байгаа. Тэгээ тэр үний үгийг. In der Ukraine gibt es einen neuen Negativrekord und zwar in Bezug auf Desertionen, also Fahnenflucht. За тэгээ Украинчууд шинэ рекорд тогтоосон. Юуны рекорд юм бэ гэх юм бол зүхтж байгаа цэргийн одоо рекорд. Laut den Angaben der ukrainischen Nachrichtenagentur Unian sind im Oktober um die 21.600 Soldaten abgehauen. Abgehauen. Ерөнхийдөө нөгөө abgehauen албан ёсны хэл биш байхгүй ингээд мултарсан, зайлсан хэлж байгаа. Тэгээд 10 сард бараг 20 хэдэн мянган цэрэг abgehauen болсон. Das heißt, haben Fahnenflucht begangen. Seit Jahresbeginn sollen circa 180.000 Mann desertiert sein. За тэгээ он эхлэхээс хойш 180 мянган цэрэг бас зүхтсэн. Und seit Kriegsbeginn circa 300.000 Mann. За он эхлэхээс өмнө за дай эхлэхээс хойш 300-аас дээш мянган цэрэг зүхтсэн. Das sind beträchtliche Zahlen. Um das besser einordnen zu können, die russische Armee hatte, als sie im Jahr 2022 die Ukraine überfallen hat, also ihren Angriffskrieg begonnen hat, circa 190.000 Mann für diesen Einsatz zur Verfügung. Тэгээд тоогийн ойлгохын тулд хэлж гин Оросуудын дайныг эхлүүлэхдээ Украин руу дайрч эхлэхдээ ойролцоо 190 мянган цэргээрээ энийг эхлүүлсэн. За 190 мянга тэг 380 мянган цэрэг Оросуудын дайн эхлүүлсэн тооноос 2 дахин их цэрэг Украины цэргийн албасаа зүхтсэн. Mittlerweile haben die Russen 600-700.000 Mann. Одоогийн байдлаараа Оросууд идэвхтэй байгаа цэрэг тий Украин дотор байгаа цэрэг бараг 500-аас 700 мянган идэвхтэй цэрэг байна. Hier in der Ukraine in diesem Krieg im Einsatz. Jetzt zurück zu den Ukrainern. 30.000 Mann können die Ukrainer im Monat mobil machen. За тэгээ Украинчууд одоогийн байдлаараа тий сард нэг 30 мянган цэргийг татах ерөөхдөө боломжтой гэж байна. 20.000 Mann sollen Fahnenflucht begehen. За тэгээд тэр татсан 30 мянгаас 20 мянган зүхтдэг юм байна. Яа. Circa nach Angaben der Nachrichtenagentur Unian. Unian гэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын тоонууд өгч байгаа. Энэ хаанах юм бэ гэх юм бол Украинчууд өөрөө хэлж байна. Бид нар 30 мянган хүмүүсийг татж байна. 20 мянган байхгүй abgehauen. Dazu kommen dann die Verluste. За нэмээд бас цэргүүд нас баржин, гимтжин, бэртжин. Wie hoch die genau sind, kann ich nicht sagen. Тэр хэр өндөр юм бэ гэх юм бол та ерөөсөө байхгүй. Гэхдээ 10 мянган цэрэг сар болгон нас барж байгаа гимтж байгаа. Тэгэл ямар тоо гарч ийн. Tote und Verletzte und da sieht man, bei dieser Tendenz dürfte die ukrainische Armee schrumpfen. За тэгээ энэ нэмэх хасах тоонуудыг хараад трендийг харчаад ерөөд ямар дүгнэлтэнд хүрэх ёстой юм бэ гэх юм бол Украины цэргийн алд баталгаатай агшиж байгаа гинэ. Die ukrainische Armee versucht also zu mobilisieren. За тэгээ Германы хэвлэл мэдээллийн энэ зургийг үзүүлж байгаа шүү бичлэг заяа. Тэ одоо зөв гудамжин хүмүүсийг ингээ барьвчлаа явж байна. Rekrutieren und dabei muss man leider sagen, greifen diese Rekrutierungseinheiten immer noch zu diesen unsäglichen. За нэг хаал хүнсний хүргэлтэнд явж байгаа хүн те одоо манай TikTok тэг янз бүрийн Улаанбаатар UBCAP Eats Meats гэх мэт чинь. За тэгээд Украины цэргийн албахийн ямар арга ашиглаж байгаа юм бэ гэх юм бол зөв гудамжнаас ард түмнээс хүмүүсийг ингээ шүүрээд авч байгаа. Ерөнхийдөө айгүй харгас тэг харамсалтай гэж. Methoden
gewaltsame хүч ашиглаад gewaltsam гэдэг чинь харгас бүдүүлэг хүч ашигласан гэсэн үг. Rekrutierung, das ist leider an der Tagesordnung nach Ерөөд өдөр олон болж байгаа. Энэ бол hier in der Ukraine, das passiert nicht an jeder Ecke, aber es kommt eben regelmäßig vor und das Ganze ist der Bevölkerung ein Riesendorn im Auge. За тэгээд ард түмэн энэ дээр ерөөд маш ихээр дургуутсаж байгаа гэж байна. Ингээд нөхөр өглөө гэрээсээ гараад тэгээ орой орж ирдэг. Хүүхэд нь гэрээсээ гараад орой орж ирдэг тий. Das läuft dann wie folgt ab. Die Rekrutierungsbehörden greifen auf der Straße Männer im wehrfähigen Alter ab zwischen 25 und 60 Jahren und 25-аас 60 настай эрэгтэй хүнийг зүгээр гудамжнаас ингээд шүүрээд авчдаг юм байна. Бичиг баримтын шалгадаг юм байна. За тэгэхээр цэргийн албан хаагч гэх мэт тэрнээс чөлөөлөхтэй юм бол зүгээр ачигтай явчихдаг. Die keine Freistellung haben vom Kriegsdienst, vom Wehrdienst, dann werden die in die Minibusse gestoppt. Тэгээд энэ микроавтобус дотор ингээд чихээ ачаа явчихдаг гэж. Häufig das Ganze heißt dann hier Bussifikatia. За тэгээд украинчууд энд бас нэг нэр өгсөн гэж байна. Bussifikatia. Автобусжуулна гэх юм уу да. Микробусжуулна. Тэ? Хөөе, танаа нөхөр хайчсан бэ? Микробусжуулсан. Танаа хүү яатсан? Бас микробусдуулсан. Ja. Инэт дэмшээ. За, CDF дахиад. Und das können die Ukrainer nicht stoppen, weil sie zum einen zu wenig Personal haben. За тэгээд Покровскийн дайралт тэр Донбасс, тэ Донецк, Луханскийг тэнд одоо Оросуудын амжилтыг зогсоож чадахгүй яагаад вэ гэх юм бол Украины цэргийн албан хүн хүчийн дутагдaltaй байгаа. Also die Mobilisierung ist unzureichend. Es ist eine Front, die kaum noch durchgängig ist, sondern immer löchriger wird. За тэгээд фронт байлтааны талбай ерөөдөө маш цоорхоо яагаад гэх юм бол нэгдсэн байдлаараа тэр хангалттай цэргээр дүүргэж чадахгүй. Тийм учраас тий хоосон зайнууд үлдчихэж байгаа. Тэр хоосон зайгаараа хэн нэвтэрч орж байгаа юм бэ гэх юм бол Оросууд нэвтэрч орсон. Die Ukrainer verteidigen aus Stützpunkten und in vermuteten Schwerpunkten, aber nicht mehr in der kompletten Frontlinie. Und was natürlich auch dazu kommt, ist, dass die Unterstützung des Westens einfach nicht ausreichend ist. Es Тэгээ барууныхан үзүүлж байгаа дэмжлэг тусламж бас хангалтгүй. fehlt am militärischen Großgerät, es fehlt an weitreichenden Waffensystemen. Агарын хамгаалтын систем дутагдaltaй. За, ингээ муу мэдээлэл дуусна уу? Үгүй. Муу мэдээлэл биш ээ. Энэ бол Зеленскийн хувьд бол аюу сайн мэдээ. Яг гэх юм бол Зеленский тэ 3 жилийн өмнө нэг кампанитай байсан. Дайн эхлэхээс өмнө, тэрнээс өмнө ч юм уу. За, тэр компани юу гэдэг байсан бэ гэх юм бол casting agency одоо та мэдж байгаа Зеленский жүжигчин, комедиан. За тэгээд Зеленский улс төрлөө орохоос өмнө юу гэдэг байсан бэ гэх юм бол talent agencyтэй. Тэгээд дараагийн Зеленский scout хийдэг мондөг жүжигчин, инээдтэй тэг хошин шогч гэх юм уу да ингээд олж авдаг тиймэрхүү agencyтэй байсан. Тэгээд та мэдж байгаа нөө modeling agency бас байгаа штэ. Нэг брэнд тэг жишээлбэл 3 өндөр эмэгтэй эрэгтэй юм байна, 2 эрэгтэй юм байна. Бид нэр одоо тий өөрийнхөө каталогоо гаргаж чинь тэгэл модельүүд зуушлаад өгдөг. За Зеленский ямар компанитай байсан бэ гэх юм бол юм жүжигчин гэх мэт шин зуушлаад өгдөг компанитай байсан юм байна. Гэхдээ тэр үндсэн үйл ажиллагаа аль хэдийн зогссон. Одоо тэр компани Зеленскийн компани юу хийж байгаа юм бэ гэх юм бол дроны үйлдвэрлэлөө одоо аль хэдийн орцсон. Ерөнхийдөө дроны тендер гусдаг. За тэр компани маань энэ оноос ахуулаад юутай болсон бэ гэх юм бол тэрбум долларын гэрээтэй болсон. За тэгээд хэдүүлээ Зеленский маш удаан хугацаагаар ирэх барьж байгаа. Тэгээ одоо тэрбумтай болсон маш мундаг ашиг хийж байгаа. Тендер хүсэж जैन тэгэл Зеленскийд амжилт хүсье. Тэгвэл хамтарч байгаа хүмүүс саяхан баригдсан, мултарч чадсан. За энэ ямар баримт юм бэ гэх юм бол таад ингээд ийш ойртоод үсэх юм бол заяа. Тэ Atlanta гэсэн нэр байна, Kansas City, Minnesota янз бүрийн төв банкт зориулсан мөнгө одоо ерөөсө сав баглагаагаас гаргаагүй одоо ориг ингээ байж лээ. Тэгээд энийг хэн барьвчаад авсан бэ гэх юм бол Украины авилгатай тэмцэх газар. Та санаж байгаа юм бол 2-3 сарын өмнө Зеленский юу хийх гэж үзсэн бэ гэх юм бол авилгатай тэмцэх газрыг өөрийнхөө эрх мэдлийн доор оруулах гэж үзсэн. Европын холбооныхон, Америкийн тэрийг тасан зогсоосон. Тэгээд тэр байцаалт нь өргөжлөлсөөр байгаад одоо Зеленскигийн 2 хамтрагч баригдахаа шахсан. Баривчлахаас өмнө гадагшаа зогцсон. Та энийг өөрөө судал. За энэ хүн байна тий Зеленскийтэй хамт тендер хусдаг гар баривчлах хэрэгтэй байсан чинь Украинаас өнгөрсөн 7 хоног тий зогцсон. За
Тэгээ Зеленский үгийг сонсцгоо. Цими днями більшості областей фактично цілодобово працюють. Энэ өдрүүдэд манай тий засварын баг, инженерийн баг ерөөхдөө бүх районд ингээ ажиллаа хийж байгаа, засварын ажил явуулж байгаа. Яг гэх юм бол цэглэн станцууд нь өдөр шөнөгүй дэлбэрж байгаа. Ремонтні бригади, енергетики працюють, комунальні служби всі задіяні. Тий эрчим хүчний инженерүүд ерөнхийдөө тэр засварын ажлуудыг эрчимтэй хийж Триває байгаа. відновлення. І хоч складна ситуація, все ж тисячі людей задіяні, щоб стабілізувати систему та відновити після пошкоджень. Росіяни збільшили Тэгээ олон мянган хүн энэ засварын ажил дээр эрчимтэй ажиллаж байгаа. Тэгээ Оросууд тий агаарын бөмбөгтөл арга хэмжээ эрчимжүүлж байна. свою ударну силу, використовують в ударах більше. Илүү их пуужин ашиглаж байна, илүү их дрон ашиглаж байна. Це Манай означає дэд для бүтц рүү нас халтж потребу байна. в більшій ППО, більших резервах обладнання. За тэгээд биднэрт юу хэрэгтэй байх юм бол илүү их мөнгө хэрэгтэй, илүү их зэвсэг хэрэгтэй, илүү их Patriot агаарын хамгаалтын систем хэрэгтэй гэх мэтшин гэхдээ тийм зэвсэг одоо харамсалтай дууссан Америкчуудын Patriot пуужин аль хэдийн дууссан байгаа. Більш чіткій та оперативній роботі в регіонах. За. Яа, дүнэлт нь аюу амархан энэ улам хэцүүдж байгаа юм байна. Тэгээд Покровскт дөнгөж сайхан юу болсон бэ гэх юм бол үйл манан болсон. Тэгээд үйл манан ихээр байгаа болохоор John Mon янз бүрийн технологи ашиглахааргүй. Тэгээд тэр манантай үеийг ашиглаад Оросууд Покровскийг Мирноград тэ их мэдшин хар мянгаар л ингэ нэвтрээ орж байна. За тэгээ Покровск хот дээр ер нь Оросууд одоо өөрийнхөө туга байшуулсан. Тэгээ энэ жижиглэн улам ирчтэй явж байгаа. Тэгээд өчтөр урчтөр юу тэгээд Украин сүрцсэн юм уу? Эдрээ хаана байгаа юм? Тэгээд Украин байлчлаа штэ. Yeah. 1942 он хэдэн Герман дурак эсвэл Германыг дэмждэг тий нацистууд дэмждэг хүмүүс тэгээ Оросууд хаана байгаа юм бэ? Германчууд ирчтэй ингээ байлтж штэ. Heil Hitler гэл явж исэн байх. Яа энэ тоглоом нэг өдрийн дотор дуусахгүй ингээд Украин тэр чигтээ бутарж иж дуусгах. Гэхдээ энэ хаашаа явж байгаа юм? Ямар трендээр явж байгаа юм бэ? Одоо бүр ингээ Германы тарих угаацсан пропаганда цацдаг телевиз нэвтрүүлэг үнэнтэй одоо нүүр тулах өстой болж байгаа юм чинь манай Монголд слава украинчууд утахгүй бас тэг бодит байдалтай нүр тулахаар болно. Утахгүй.